Өглөөний 5 цагийн нууц зуршил. Ядуу хүний амьдралыг эргүүлсэн түүх. Энэ бол юу ч үгүй залуугийн дүү. Түүнд мөнгө ирээд их хүсэл тэмүүлэл юу ч байсангүй. Гэвч тэр ганц энгийн нууцыг олж мэдснээр бүх зүйл өөрчлөгдөжээ. Тэр өглөө бүр 5 цагт сэрж эхэлсэн. Ердөө 90 хоногийн дотор түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Тэр өглөөний тэр цагаар юу хийсэн нь таны гайхшруулж магадгүй. Магадгүй энэ л таны удаан хайж явсан хариулт байж мэднэ. Эхлэхээсээ өмнө би танаас нэг зүйл асууя. Та энэ бичлэгийг яг одоо хаана хэдэн цагт сонсож байна вэ? Комент хэсэгт сэтгэл үлдээгээрэй. Мөн ийм төрлийн бичлэгийг цаашаа давахыг хүсвэл лайк дарж subscribe хийгээрэй. Томас өдөр шөнөгүй ажилдаг үйлдвэрүүдтэй нэгэн жижиг хотод Томас гэдэг 32 настай амьдардаг байв. Томас том агуулгад шөнийн харуул хийдэг. Орой бүр 8 цагт ажилдаа орно. Өглөө 6 цагт ядарч туйлсан чигээрээ гэртээ хайж унтна. Түүний цалин маш бага байв. Түүний хэрэгцээнд арай ядан хүрнэ. Тэр ганц өрөө жижиг байранд амьдардаг байлаа. Сэнсэн нэвтэрхий. Шалан дээр дэвсэн матраасан дээр унтна. Ганцхан чидэнтэй. Цахилгаан доголдох үед тэр нь асаж анивчна. Гэхдээ Томас ядуу байснаасаа илүү нэг зүйлээс болж шаналж байв. Тэр өөрийгөө гацсан хөдөлж чадахгүй мэт мэдэрдэг байлаа. Өглөө бүр унтаж буй хотын дундуур гэрлүүгээ алхахдаа бусдын амьдралыг цонхоор нь харна. Гэр бүлүүд өглөөний цайгаа хамт унна. Хүүхдүүд сургуульдаа явах гэж бэлтгэн. Цэвэрхэн замцтай эрчүүд офисын ажилдаа явна. Томас дотроо миний амьдрал өөр тийм байх болов уу гэж бодно. Бусад хүмүүс ирж мөрөөдөлтөө амьдарч байхад тэр гэрлүүгээ алхасаар. Тэр амьдралаа өөрчлөхийг оролцсон. Илүү сайн ажилд өргөдөл өгсөн. Гэвч ахлах сургуулиас цааш сураагүй тул бүх хаалга түүнд хаалттай байв. Шинэ ур чадвар сурахыг хүссэн. Гэвч шүнжин ажилтныхаа дараа унтахаас өөр тэнхэл түүнд үлддэггүй байлаа. Томасын ээж нь хөдөө амьдардаг. 7 хоногт нэг удаа уцтана. Хүү минь амьдрал чинь хизээ дээрдэх вэ? Би хөгшөрч байна. Чамайг амжилтанд хүрэхийг харахыг хүсэж байна. Томас баяртай мэд дуугархыг чинь. Удахгүй ээжээ. Удахгүй. Би хичээж байна. Гэвч үнэндээ тэр яаж хичээхээ мэдэхгүй байлаа. Түүнийг хамгийн их зовоодог үнэн бол энэ. Тэр залхуу байгаагүй. Тэр шүн бүр шаргуу ажилдаг. 4 милийн зайд алхдаг. Сэрэмжтэй байж үүргээ ягштал гүйцэтгэдэг. Гэвч энэ бүхний хажуугаар ямар ч зүйл өөрчлөгдөхгүй байлаа. Тэр хаашаач хүргэхгүй амьдралд шаргуу хөдөлмөрсөөр л байлаа. Өглөө бүр ойролцоогоор 7 цагт орондоо унтаж, орой 4 цаг хүртэл унтахдаа өөрийгөө яг эсрэг чиглэлд амьдарч байгаагаа мэдэрнэ. ертөнц урагшилж байхад тэр унтаж өнгөрөөдөг байв. Нэг бодол түүний толгойд шивнээ шиг байнга эргэлдэнэ. Өөр зам байх ёстой. Гэхдээ ямар зам бэ? 11-р сарын 1 хүйтэн өглөө ажлаа тарах гэж байхад Томасын утас дуурлаа. Тэр бол дүүнд байв. Аха, яаралтай хурдан ирэх хэрэгтэй байна. Ээж ухаан алдаад эмнэлэгт хөөргөгдсөн. Түүний зүрх цогцох шиг болов. Тэр тосон руугаа явах эхний автобусанд суув. Тосгоны эмнэлэгт очиход ээж нь орон дээр хэвтэж байлаа. Сул доройч ухаантай байв. Эмч хэлэхдээ хэд их ядаргаа стрессээс болж ухаан алдсан гэжээ. Түүнд амралт сайн хоол, имчилгээ хэрэгтэй. Гэвч тэдэнд үүнийг авах мөнгө байсангүй. Ээж нь түүний гараас хатгаад бараг шивнэх мэт хэлв. Хүү минь надад их цаг үлдээгүй. Миний адил амьдралаа бүүд эмээ. Зам бол амлаач. Томас ээжийнхээ дэргэд түүнийг унттал удаан суув. Тэр ээжийнхээ өрчгийсэн гарыг ширтэнэ. Газар тариалан дээр олон 10 жил ажилласан гар. Тэр шүнжин ажилтны адил хоёулаа тэмцжээ. Гэвч хаашаач хүрээгүй байлаа. Тэр мужид түүний дотор гүнийг биш, өөрийнхөө арчаагүй байдалд уурлах уур төрөв. Томас эмнэлгээс гарлаа. Үүр цайхын өмнө харанхуй. Тосгон тэр чигтээ унтаж байв. Харин хідэн тариачин аль хэдийн талбайраа алхаж байлаа. Шубуудж эргэж эхэлсэн байв. Тэр нам гүн үүрийн нун зогсож нэгэн шийдвэр гаргажээ. Боллоо. Би ингэж амьдрахгүй. Ямар ч үнээр хамаагүй би зам олно. Хот руу буцах автобусанд суухдаа Томас нэгэн зүйлийг анзаарчээ. Түүний өөдөөс 40 орчим насны цэмцгэр хувцастай нэгэн нэр ном уншин сууж байв. Тэр түн тайван харагдана. Томас түүнийг танилаа. Тэр бол хотын хэд хэдэн дэлгүүртэй амжилттай бизнес эрхлэгч ноён чүн байв. Томасыг хамгийн гайхшруулсан зүйл бол цаг байлаа. Өглөөний 6 цаг. Амжилттай нэгэн хүн өглөөн эрт жирийн автобусанд явж байв. Тэр мөчөд Томас зариг гарan
Уучлаарай. Та яагаад ийм эхний автобусанд сууж байгаа юм бэ? Ноён чуун толгойгоо өргөн нэмсэглэн би өглөө бүр 4:30-д сэрдэг. ертөнд сэрэхээс өмнө энэ цагийг унших, бодох, өдрөө төлөвлөхөд ашигладаг. Та унтаж амардаггүй гэж юу? Гэхэд ноён чуун би орой бүр 9 цагт унтдаг. 7 цаг хагас бүрэн хангалттай хугацаа. Ноён чуун Томсын ядарсан царайг хараад суув. Чи шөнийн ажилдаа юу? Гэхэд Том тийм ээ би харуул хийдэг. Тэгвэл та хизээ унтдаг вэ гэхэд би өглөөний 7-оос орой 4 хүртэл унтдаг. Ноён чуун жоохон толгой төхөв. Тэгэхээр та ертөнц унтаж байхад сэрүүн, ертөнц ажиллаж байхад унтаж байдаг бахна. Тийм болохоор л та гацсан байна. Тэр урагш тонгоож хэлв. Залуу минь, миний амьдралыг өөрчилсөн нэгэн нууцыг би чамд хэлье. Өглөөний 5-аас 7 цагийн хоорондох цагууд бол шидэт цагууд. Бусад хүмүүс мөрөөцөөр байхад чи хүссэн амьдралаа бүтээж чадна. Томас энэ дотор нэгэн аюултай атлаа сайхан мэдрэмж хөдлөлөө. Тэр бол итгэл найдар байв. Гэхдээ яаж? Би өглөөний 6 хүртэл ажилладаг. Би унтах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл унтах цагаа үржил. 6:30-д гэртээ ирээд унт. 11:30-д сэр. 5 цаг амьд үлдэхэд хангалттай хугацаа. Дараа нь ертөнд сэрж эхлэхэд чи жинхэнэ амьдралаараа амьдр. Хэрвээ ээлжийн ажлаа сольж чадвал эцэст нь өглөө бүр 5 цаг сэрж чаддаг болно. Тэр л нууц. Ноён чуун утасны дугаараа нэг картн дээр бичв. Хэрвээ чи амьдралаа үнэхээр өөрчлөхийг хүсэж байвал над руу залгаарай. Би чамд өглөөний тэр цагуудыг яаж ашиглахыг зааж өгье. Гэхдээ жинхнээсээ шийдсэн бол шүү. Учир нь энэ бол ихэнх хүнд байдаггүй сахлаг бод шаарддаг. Автобус Томсын буудалд ирэв. Тэр гартаа хатгсан картыг хараад өөртөө амлалт өглөө. Би хийн. Маргаашнаас эхлэнэ. Томас тэр орой амьдралдаа хизээж хийж байгаагүй нэгэн зүйлийг хийв. Тэр ноён чуун руу залглаа. Дараагийн өдөр Томас олон жилийн дараа анх удаа өглөөний 11 цагт ажлын өдөр ажлын цагаар сэрүүн байлаа. Тэр ноён чуунтай жижиг кафед уулзав. Ноён чуун Томас руу үнэхээр сэтгэл хангалуун харлаа. Чи үнэхээр унтах хуваараа өөрчилжээ. Сайн байна. Ихэнх хүмүүс ярина. Харин чи хийлээ. Одоо би чамд өглөөний цагаа яаж ашиглахыг заана. Тэр дэвтэр гаргаж энгийн зураг зурлаа. Томас амьдралаа нэг байшин гэж төсөөл. Одоо энэ байшин чинь харанхуй хүйтэн нүүрж унах гэж байна. Яагаад гэвэл чи суурийг нь барьдаггүй. Чи амьд үлдэх гэж хит завгүй юм. Тэр энгийн нэгэн байшин зурлаа. Өглөө 5-аас 7 цаг хүртэлх хугацаа бол чиний суур барих цаг. Бусад хүмүүс унтаж эсвэл дөнгөж сэрж байхад чи ирээдүгээ барьж байна. Өглөө бүр 2 цаг. Тэр нь 7 хоногт 14 цагт. Сард 60 цаг. Жилд 760 цаг болно. Тэр тоонуудыг тодорхой цэвэрхэн бичиж эхлэв. Энэ бол ердөө эрс зэрсний чин ачаар 9 бүдтэн ажлын өдөртөө тэнцэх цаг байгаа юм. Нэг жилийн дотор чи бусад хүмүүс дэмий үрдэг нэмэлт 3 сарыг олж авч чадна. Томас инүү томорч орхив. 3 сар. Одоо тэр 2 цагийг яаж ашиглах вэ гэдгийг хэлье гэж ноён чуун үргэлжлүүлв. Энэ бол тохиролцож болох зүйл биш. Энэ бол систем. Өглөө 5-аас 6 цаг хүртэл ур чадвараа хөгжүүл. Энэ цагт чи мөнгөний байдлыг өөрчлөх ямар нэгэн зүйлийг сур. Телевиз үзэх биш, уцаа гүйлгэх биш. Чадвар сур, хэл сур, мэрэгжил сур. Одоо онлайн сургалтууд үнэгүй. YouTube дээр бүх зүйл бий. Чамд шалтгаан байхгүй. Хоёрт. Өглөөний 6-аас 7 цаг хүртэл бие оюунаа хөгжүүл. 30 минут дасгал хий, алах. Гүйлт, сүнэлт. 30 минут дасгал хий, алах, гүй, сүнэ. Таны бие бол таны унаа юм. Хэрвээ эвдэрвэл юу ч үгүй болно. Хэрвээ эвдэрвэл чи юу ч үгүй болно. Дараагийн 30 минут унш, өдрөө төлөөл. Эсвэл 1-р цаг сурсан зүйлээ баттдаг. Томас түүний хэлсэн зүйл болгоныг яаравчлан тэмдэглэж байлаа. Ноён чуун 3-4 нэмв. 1-р дүрэн ямар ч 8 байхгүй. Чи өглөөний 5 цагт өдөр бүрсээр нь амралтын өдөр жилгаагүй. Өнөөдөр л алхас чи гэдэг бол энэ бол бүтлгүйдэх зам. Хоёрт чи орой 9 цагт унт. Нойрыг хуурч амжилтанд хүрэх боломжгүй. Би чинь амралт хэрэгтэй. Гэхдээ хизээ амархаа чи өөрөө шийднэ. 3-р дүрэн эхний 7 хоног там шиг байна. Би чинь чамайг үзэн ядна. Оюун чинь янз бүрийн шалтгаан зохино. Тэс 21 хоногийн дараа энэ хэвэн болно. 90 хоногийн дараа чи өөрийгөө бүтэн өөрчилж чадна. Ноён чуун Томас руу нухацтай гарлаа. Би чамд 3 сар өгч байна. 3 сар өглөө бүр 5 сэрж 1-р цаг чадвар бүтээж 2-р цагт өөрийгөө бүтээ. 3 сарын
дараа над дээр ир. Юу бүтээснээ надад харуул. Чи үнэхээр ажлыг хийсэн бол би чамд илүү сайн ажил олоход туслана. Харин шантрах юм бол над руу залгах хэрэггүй. Амжилт хэцүү үед ч гарч ирж хүмүүст очдог шүү. Томас сорилтын жин мэдэрч олон жилийн дараа анх удаа өөр нэг мэдрэмжийг мэдэрлээ. Би хийн, би шантрахгүй гэж тэр хэлв. Ноён чүн түүнийг мэдсэн мэт инээмсэглээд бид харнаа бүгд л ингэж хэлдэг. Дараагийн өглөөний 5 цагт Томасын сэрүүлэг чанга дугарлаа. Түүний бүх бие эсэргүүцэв. Даанч ядарсан байна. Дахиад 1 цаг. Гэвч тэр имлэг твдэж байсан гизийнхээ царайг саналаа. Ноён чууны өгсөн сорилт өөртөө өгсөн амлалтанд ч санаанд орж ирв. Тэр хүнжлөө шийдэн бослоо. Эхний 7 хоног энэ бол жинхэнэ шанал байв. Томас өглөө бүр өөрийгөө арай ядан чирсэрсэрнэ. Нойр дуцснаас би энэ бүхэлдээ өвдөнө. Өглөөний 5 цагт гадаах орчин хараахан гэрэлтээгүй байхад тэр жижиг ширээний ард уцаа барин сууна. Тэр YouTube дээрх үнгүй эсэл хичээлүүдийг үзэж эхлэв. Нүд нь хорсож, оюун санаа сарнив. Гэвч тэр зогссонгүй. Өглөөний 6 цагт тэрээр 30 минут алхав. Дараа нь нэвтлэн бодох бүртгэлийн тухай нийтлэлүүдийг уншина. Тэр энэ чадварыг бүх бизнест хэрэгтэй учраас сонгосон байв. Өглөө 7:30-д тэр орондоо орж 14 хүн цаг хүртэл унтав. 15 цагт сэрж шөнийн ээлжиндээ бэлтгэв. Энэ мөчлөг дахин давтагдав. Энэ туйлын ядаргаатай байв. Ганцаардмал байв. Түүнийг яагаад ингэж байгааг хэн ч ойлгодоггүй байлаа. Гэвч 20 дахь өдрийн очимд ямар нэгэн зүйл өөрчлөгдөв. Нэг өглөө Томас цэрүүлэнгээс 2 минутын өмнө сэржээ. Түүний бие тассан байв. Анх удаа уурч төрсөнгүй, эсэргүүцэлж мэдэрсэнгүй. Excel-ийн хичээлүүд уйдгартай болж эхлэв. Тэр томьёо өгөгдлийн шинжилгээ анхан шатны нэвтлэн бодох бүртгээс сурч байлаа. Тэр анхны онлайн сургалтаа амжилттай дуусгав. Өглөөний алхалт түүний хүлээдэг дуртай цаг болов. Нар мундах мөж, чимээгүй уламжууд, бусад хүмүүс унтаж байхад өөрийгөө ирээдүгээ барьж байлаа. 2 дахь сарын төгсгөл Томас нийтлэн бодох Excel-ийн 3 дахь онлайн сургалтаа дуусгажээ. Өдөр бүр алхаснаар жин хасагдав. Оюун санаа нь илүү хурц болов. Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэв. Ажил дээр хүмүүс үүнийг анзаарч эхлэв. Томас, чи өнөөдөр өөр харагдаж байна шүү. Илүү эрүүл болсон юм шиг. Юу өөрчилсөн юм бэ? Гэхэд тэр инээмсэглэн би амьдралаа өөрчилж байна. 2 цагаар, багаар, 3 дахь сар. Томас сурсан зүйлээ ашиглаж эхлэв. Тэр агуулгын бараа материалын тооцоог цэцэлж энгийн Excel файл хийжээ. Энэ нь түүний компанид урд өмнө нь хизээж зөв хийгдэж байгаагүй зүйл байв. Үүнийг дарагт үзүүлв. Дарга гахшиж, Томас, чи үүнийг яаж сурсан юм бэ? Би өглөө бүр 5 цагт сэрээд өөрийгөө сургадаг. Энэ яриа агуулгын менежер дараа нь компани эзэнд хүрчээ. Томасын 5 цагийн аяллаа 87 дахь өдөр дараа нь түүнийг офис руу дуудлаа. Томас, бид санхүүгийн хилцээээр хөгжүүлж байгаа агуулгын ажиллагааг ойлгодог анхан шатны нэгтлэн бодох чадвартай хүн бидэнд хэрэгтэй. Хэрвээ чи хүсвэл энэ ажил чинийх өдрийн нийлж одоогийн цалинчин 2 дахин нэмнэ. Томас ямар ч үг хэлж чадсангүй. 3 сарын өмнө тэр найдваргүй шөнийн харуул байлаа. Харин одоо түүнд офисын ажил санал болгож байна. Би хизэнээс эхлэх вэ гэж тэр арай ядан асуухад эрэх даваа гаргаас гэж хариулжээ. Тэр өөрөө Томас ноён чуун руу залгаж би чадлаа. Би нэг ч удаа өглөөний 5 цагийн сэрэлтээ алгасаагүй. Өнөөдөр би албан тушаал твшлээ. Тэр түр чимээгүй болов. Дараа нь ноён чуун бахархалтайгаар би мэдэж байсан юм. Чи өөрчлөгдөхөд бэлэн харцтай байсан. Одоо нэг зүйлийг сайн санаарай. Өглөөний 5 цагт сэрхээ хизээч бүү зогсоо. Энэ бол зүгээр л нэг арга биш. Энэ бол чиний амьдрал. Томас хариудна. Би зогсохгүй. Энэ бол миний бүтээсэн амьдрал хэмээн багталтай хэлжээ. Нэг жилийн дараа Томас компани ахлах нэглэн бодогч болсон байв. Тэр хангалттай мөнгө хөрөмтлөж ээжигээ хотод авчирлаа. Түүн цохих хэмжээний эмчилгээ хийлгэж 2 унтлагын өрөөтэй цэвэр тохиолог байр түрээслэв. Томас өглөө бүр 5 цагт сэрсээр л байв. Тэр үүнийг албадлагаар биш, харин тэр 2 цаг түүний хувьд ариун цаг болсон учраас хийдэг байлаа. Тэр өглөө бүр шинэ програм сурна, бизнесийн ном уншина, ирээдүгээ төлөвлөнө. Ажлынхан заримдаа түүнээс асууна. Томас, чи аль хэдийн амжилтанд хүрсэн байхад яагаад ийм эрс зэрдэг юм бэ гэхэд тэр инээмсэглэн амжилт бол очих газар биш, өдөр бүр хийдэг дадал юм. Миний амжилт өглөөний 5 цагт эхэлдэг гэв. Томасын түүх нэг хүчтэй зүйлийг нотолж байна. Бидний амьдрал өөрчлөгдөж чадна. Хизээ нэгэн цагт биш. Бүх зүйл дээрсний дарааж биш. Яг одоо маргааш өглөөний 5 цагаас. Ихэнх хүмүүс нэг зүйлийг ойлгодоггүй. Та одоо хаана байна вэ? Хаашаа хүрэхийг хүсэж байна вэ гэдгийн ялгаа нь авьяас биш, гадаад төрөгч биш, шаргуу хөдөлмөрч биш. Харин бусад хүмүүс унтаж байх үед цагийг яаж ашиглаад байгаад л уршдаг юм.
Өглөөний 5-7 цагийн хооронд ертөнц нам гүн байдаг. Мэдэгдэл, уулзалт, сарниулах зүйл байхгүй. Таны хүсэл зорилго хамгийн хүчтэй, оюун ухаан хамгийн цэвэр байдаг цаг. Яг энэ үед л таны замыг өөрчлөх жинхэнэ ажил хийгддэг. Амжилттай хүмүүс л үүнийг мэддэг. Тиймээс захирлууд, тамирчид, удирдагчид эрсцэрдэг. Тэд юр бусын хүмүүс учраас биш, харин өглөөг ялна гэдэг нь өдрийг ялсантай адил гэдгийг ойлгосон учраас. Тиймээс одоо чиний сорилт энд байна. Энэ бол ноён шүний Томас өгсөндөө яг адилхан алхам 1. Өнөө орой сэргүүлгээ өглөөний яг 5 цаг тохирол 5:15 биш, 5:30 биш, яг 5. Уцаа өрөөнийхөө нөгөө болонд тавь. Ингэснээр унтраахын тулд заавал босох хэрэгтэй болно. Алхам 2. Өглөө эхний цагт юу бүтээхээ шийд. Чамд хэрэгтэй ур чадвар, нэг бизнес санаа, эсвэл нэг сертификатын сургалт. Ганц зүйлийг сонгох, зөвхөн нэгийг. Тэгээд түүндээ 90 хоног тууштай бай. Алхам 3. Орой 9 цагт унтах гэж хичээ. Хэрвээ оройдож унтвал эрс ирж чадахгүй. Netflix-ээ хас, утсаа утгагүй гүйлэг кабель. Нойр бол чиний дайсан биш. Тимийн өнгөрөөсөн орой нүүдэлтэй байсан чинь. Би чамд үүнийг амлаж чадна. Хэрвээ чи 90 хоногийн турш өглөө бүр 5 цаг сэрээд тэр 2 цагийг зорилготой ашиглавал таны амьдрал өмнөгшөө байхгүй. Магадгүй чи шууд саятан болохгүй. Магадгүй шууд албан тушаал тавьшгүй. Гэхдээ чи өөр хүн болно. Илүү хүчтэй, илүү сахлах бацтай, илүү чадвартай. Тэгээд тэр хүн юу ч бүтээж чадна. Томаст юу ч байгаагүй. Дипломч, холбоо, мөнгө ч байгаагүй. Зөвхөн тэр эрс зэж бүтээх нэг л сонголт байсан. Харин чамд түүнээс илүү олон зүйл бий. Одоо ганц асуулт үлдлээ. Чи үүнийг ашиглах уу? Эсвэл маргааш сэргүүлгээ дарж унтраагаад 5 жилийн дараа яагаад юу ч өөрчлөгдсөнгүй вэ гэж гайхах уу?